За сайн байцгаана уу? Бичлэг үүсгэх хүчээр мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ минь сүүлийн 2 жил гарan нэлээд тренд болж исэн. За тэгээд энэ яг л энэ аппаратыг л авахгүй бол эмэгтэй хүний тооноос хасагдчих гээд байгаа юм шиг тийм мэдрэмж өгтөл ингээд сошиалар рекламдсан. За тэгээд хүмүүс ер нь маш их ингэж эрэлтийг үүсгэсэн. За тэрэн донд би бол бодоход борлуулагч нар өөрсдөө маш их эрэлтийг ингэж үүсгэж исэн юм байна да гэж жоохон хардаад байгаа. Тэгээд сүүлийн 2 сар орчим анзаараад тахад энэ аппаратны эдний нэлээд унж байгаа. За үнийн хувьд ч гэсэн нэлээд бууцсан байгаа. За тэгээд энэ аппаратны талаар өнөөдөр нэг сайн зүйл ярихгүй. За яасан гэхээр зэрэг үнэхээр ийм сайн аппарат юм бол би өөрөө аваад юучаасан хэрэглээд үзье. Хэрвээ үнэхээр ийм сайн байвал за тэгээд цаашид бас борлуулах надад тийм боломж байна уу? За үйлдвэртэй холбогдъё гэж бодоод би энэ аппаратыг захиалсан. За эхний ээлжинд яг нөгөө зуршил ёсороо өөрөө хэрэглэж үзэх гээд 11 сарын сүүлээр захиалсан. Тэгээд шуудан бол маш удаж ирсэн. Эндхийн аль биесны вебсайтаас нь захиалсан байгаа. За ингээд нөгөө баталгааных нь баркод энтрэн за тэгээд ийм ирсэн байгаа. За тэгээд мэдээж туршиж үзэж байгаа. Цаашд борлуулвал бас бүтээгдэхүүнүүдтэй борлуулна. Бүтээгдэхүүнүүдийнх нь хамтаар борлуулна гэж бодож исэн учраас ингээд нэг массажных нь тоос, за чигшүүлэх тосон, дээрээс нь серумнууд нь за тэгээд энэ шүний маск нь мөн тонер нь байсан. Тонерын манай хөвгт жижигхэн маань асгаа хийчих шиг болсон. За тэгээд бас юу байсан юм аа? Ретинолтой нэг бүтээгдэхүүн байсан. Тэрийг би хайгаад болдгоо бас нэг тийшэл орсон юм байлгүй. За ингээ энэ аппаратыг аваад би 3 удаа л ердөөсөө хэрэгэлсэн. За 3 удаа хэрэглэхэд надад ямар үр дүн гарсан бэ гэхээр би эмзэг арьстай, батга гарах дуртай миний арьс. За ерөнхийдөө маш эмзэг мэдрэмтгий тэгээд нэмгэн арьс учраас энэ аппарат бол үнэхээр тохиромжгүй юм байлээ. За тэгээд энэ өөрөө маш хүчтэй аппарат. За маш хүчтэй аппарат. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол нэлийн сайн судалж иж хэрэглэхгүй бол за зөвхөн гоо сахны аппарат гэхээс илүүтэй эрүүл мэндэд бас нэлийн тийм өөрчлөлтүүдийг гаргадсан болов уу гэж бодсон. За яасан гэхээр зэрэг би чинь 3 удаа хэрэглэхэд урдны нөгөө нэг бамбаа асуудал ингээд яг сэдэрч эхлэх шиг болсон. Тэгэнгүүт нь би болсон 10-аад жилийн өмнө би чинь нөгөө бамбаанаас болоод нэлийн тийм жоохон эрүүл мэндийн асуудалтай болж байсан. Тэгээд иход харуулаа, даврын шинжилгээ өгөө. Тэгээд нэлээд удаан эмчилгээг хийлгэж яг гайгүй болгож авсан байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр маань ингээд яг тэр үеийн шинж тэмдгүүд илрээд эхлэнгүүт би шууд цогсоосон. За тэгээд ерөнхийдөө мэдээлэл хайгаад үзэхлээр бас нөлөөлөх магадлалтай юм шиг санагцсан. Яг нөлөөлсөн гэсэн юугүй ч гэсэн нөлөөлж болохоор юм шиг санагдсан. Хүн болгоны бие махбодын онцлог өөр байдаг учраас за жирэмсэн хүмүүс ерөнхийдөө ийм туяатай лазертай юмнуудыг л хэрглэж болдгоо. За тэгээ хит мэдрэмтгий хүмүүст бас энэ бол тийм сайнаар нөлөөлөхгүй юм байна. Бие махбодын дархлаас бол даврын өөрчлөлтөнд их ордог. За ялангуяа бамбаа энэ нэгээр өөрчлөлтөө бол энэ аппаратыг аваад хэрэггүй шүү гэж хэлэх гэж энэ бичлэгийг хийж байгаа. За тэгээд арьсан дээр ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр арьс маш их эмзэгшсэн. Дээрээс нь болохоор зэрэг урдны нөгөө нэг батг гардаг байсан асуудлууд маань сэдэрсэн. Тэгээд бүтээгдэхүүнд нь хослуулж хэрэгэлсэн ч гэсэн яг тэр асуудлууд маань эргэж сэдрээд арьс эмзэгшээд хорсоод тэгээд ингээл ус хүрэхээр хорсдог, гадаа гарахаар ингээ хорсдог тийм болчихсон байсан. Тэгээд 3 удаа хэрэглэхэд ч ердөөсөө тэгээд энэ хазрын энэ улаан судсууд ингээд тодорч эхэлсэн. Тэгээд за ерөөсөө болио энэ угаасаа болохгүй юм байна, таарахгүй юм байна гэж бодоод байсан. За би энийг бол яг хүмүүс нэлээд хэрэгэлдэм билээ энэ тохиргоог Airshot гэдэг 4 дахь тохиргоог. За тэгэнгүүт энэ тохиргоо нь болохоор нөхцөлтэй эсрэг ерөөсөө нүрээ цэвэрлснийхаа дараагаар яг хуран арьсан дээрээ
7 хоногт нэг 2-3 удаа хэрэглэх заалттай юм билээ. Тэгэнгүүт энэ бол тийм тааламжтай биш санагц. Ерөнхийдөө энэ аппарат маш их өвдөлт мэдрүүлдэг. Бүр ингээд яг хүчин хамгийн багаас нь эхэлсэн ч гэсэн маш их өвдөлт мэдрүүлдэг. Тэгээ ерөнхийдөө эмзэг арьстай бол та нэлээд судалж иж аваарай. Магадгүй хүний аппарат байвал хариуцгаад ч юм уу янз бүрийн арга хэрэгжилж хагаад хэрэглэж үзэж хагаад аваасаа л гэж хүсмээр байна. Туршиж үзэж хагаад ч юм уу тий ойр орчныхоо хүмүүст байвал тэгвэл энэ бол айгүйх мөнгө ингэж үрэх тийм юм билий. Би бараг $400 бүтээгдэхүүнтэй нь авсан. Тэгсэн чинь одоо ингээд ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгээд аз болж би нөгөө пэйж дээрээ зар тавиад за үнэ хэлээд аваарай гэсэн чинь чадаар бид өөрөө яаж байгаа явангууд нөгөө хүмүүс маань айгүй айтаахан үнэ хэлээд тэгээд зархаар болсон байгаа. Яг шууданд хийхээс өмнө бичлэг хийя гэдэг нөгөө хүнээсээ зөвшөөрөл авч байгаа. Хоногоо нилэн сунгаад өнөөдөр ингээд бичлэг хийж тэгээд нөгөө хүндээ бас айгүйх ингээд баярлаад тэгээд би бас 50 ширхэг масаг нэмэлтээр бэлгэнд явуулж байгаа. Тэгээд нөгөө хүний маань арьс надын арьснаас арай өөр. Тэгээд ямар ч гэсэн би нилээн зузаан тийм бордоо төрлийн арьстай учраас гайгүй хаа юм хом гардгүй. Нилээн миний арьс бол хүчтэй арьс гэдэг тэгжсэн. За ингээд иймэрхүү мэдээлэл хуваалцж байна. За тэгээд энэ бол ингээ бүтээгдэхүүнийг арьсны гүн рүү оруулах, бүтээгдэхүүнийг шингээх. За тэгээд олон төрлийн юм ингээ тохиргоонуудтай юм билээ. Тэг яг хэрэглэхээр зорж байгаа бол энийг нэлээд сайн судлаарай. За хүмүүс ерөнхийдөө айгүйх магтаж бичлэг оруулдаг, пост хийдэг бол би бол эсрэгээр нь хийчлээ. Магадгүй нэлээд олон хүмүүсийн санхүүд хэмнэлт гаргаасай гэж хүсэж байгаа учраас хийсэн гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө 7-800 мянган төгрөгөөр авч байгаа яг оригинал тий. Тэгэнгүүт тэр бол тийм бага мөнгө биш. Тэгээд аваад ингээд зарах чадах нэг байгаа эргүүлээ зарч чадахгүй нэг байгаа таарахгүй бол тэгэхээр зүгээр энэний орон зүгээр нүрний яг хий. Нэмэлтээр гуаша хий. Өөр юу ч хэрэггүй юм байна. Бүтээгдэхүүнээ зөв сонгоод туслах бүтээгдэхүүнээ сонгоод нүрний яг за гуаша хийсэн хамаагүй дээр юм байна шүү. Хэмнэлттэй баталгаатай юм байна. За тэгээ бичлэгийн энд хүрээд өндөрлөө даа. Тэгээд яг энэ бичлэгийг хэлэхгүй бол энэ бичлэгээр яг энэ зүйлийг хэлэхгүй бол нэлээд олон хүмүүс энэ аппаратыг одоо худалдаж авсаар байх юм шиг байлээ. Тэгээд өөртөө бас нэлээд сайн судлаарай.